Газар доорх барилга нь хүн төрөлхтний түүхэнд олон зууны турш байсан ирсэн бөгөөд анхны барилга байгууламжууд нь аюулгүй байдал, орон зай хэмнэх уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах зорилгоор баригдсан байдаг. Газар доорх барилга нь орчин үеийн архитектур, инженерчлэлийн гайхалтай дэвшлүүдийн нөлөөгөөр улам бүр чанарцаар шинэлэг загвар дизайнтай болсоор байгаа. Анх тагчаас дурдах юм бол Туркийн Каппадокио дахь газар доогуур хотууд нь манай эртний өмнөх 8 дугаар зуунд үүссэн гэж үздэг. Денринкью, Кайматли зэрэг газар доогуур хотууд нь 60-аас 80 метрийн гүн баригдсан байх бөгөөд олон давхар сүм хийд агуулгах зэрэг байшингуудтай. Этрускчүүдийн булчнууд нь Италид манай эртний өмнөх 9-өөс 4-р зууны үед баригдсан. Эдгээр булчнууд нь нарийн сэлбэр, уран зурагтай бөгөөд уршуулгын зориулалтаар баригдсан. За жишээ нь Ирвсийн гэгдэх Таркиная. Зарим хотуудад газар доогуур худалдааны төв офисын барилга их байдаг. Энэ газрын өмчлөөс сэргийж хотын төвд орон зай хэмнэхэд тустай. Метро, галтрэгний буудал зэрэг тээврийн системүүд нь хвшлэн газар доор барилдаг. Энэ хөдөлгөөний ачааллыг бууруулж тээврийн үйлчлэгийг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулдаг. За жишээлбэл Сингапурт байрлах Marina Bay Sands жочдуудл нь газар доогуурх зогсоол болон томоохон худалдааны төвтэй. Австралийн Cooper Pedy хэмээх жижигхэн хот нь газар доорх байшингууд, зочид буудал, сүм хийд музей зэрэг газруудаараа алдартай. Cooper Pedy халуун өр амьсгалаас хамгаалах зорилгоор оршин суугчид нь газар доор амьдардаг. Сэрүүхэн бас тав тухтай байдаг. Газар доорх барилгууд нь агаржуулалт, гэрэлтүүлэг, ус зайлуулах системдээ дэвшлэл технологиг ашигладаг. Мөн барилгын материалыг сонгохдоо бат бөх удаан эдлэгээтэй байхыг ихийг нь чухалчилдаг. Энэхүү шийдлэр газрын дулааны энергийг ашиглан халаалт, хүргэл, агаржуулалтынхаа системийг хөнгөн ажилуулдаг. Ирэх жилүүдэд энэ чиглэлээр илүү олон инновац дэвшил гарч газар доорх орон зайг үр ашигтай ашиглах боломж нэмэгдэх нь дамжиггүй. Цаан чин том том хүмүүс гэр орон амьдрах газраа газар доогоор бариулаад байгаа ш зурагтай шүү.